За Увсан аймгийн Цагаан хайрхан сумын Хонтоогийн малчин Цэн доржийн Эрдэнэцэн зүгдэр болон түүний гэргий Тогоочийн Пагам сүрэн нарт Саршины босгон дээр Монгол улсын аварга малчны цом өргөмжлөл үнэмлэх цол тэмдгийг улсын их хурлын гишүүн Заяа бол аймгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. За Цагаан хайрхан сумаас төрөн гарсан 12 дахь улсын аварга малчин Эрдэнэцэн дүгүр хөдөө аж ахуйн салбарт 56 жил тасралтгүй хөдөлмөрлөж байгаа юм а. Яг нэг хэсэг малын чинь тоонд малчин хүн анхаардаг байсан. Одоо бол ер нь чанарт анхаарч байгаа. Тэгтээ одоо сэтгүүр тагсан хүмүүний хувьд бол яг нэг 400-500 карааны малта 6-7 хүүхэд тусад гаргасан. Түр нийгэмдээ бас нэгдэл нийгмийн мал байхад төлөвлөлөөд эдээсгүй гэдэг. Одоо бүх төлөвлөгөө нормаа биелүүлж бас юм хийжсэн. Тэгээд энэ миний хийжсэн хөдөлмөрийг өндөрөөр үнэлж хөдөлмөр хийсэнгүй юм а гэж үнэлж улсын авраг гэсэн эрхмүүдтэй цол өгж хагаад баяртай байна. Өндөр ийм сайхан сал хэрэгэн болгож байгаад маш их баяртай. Төр нийгэмдээ бол их тийм. Үгүй маш их ёстой. Тэрнээс юм хүчинд ингээл өдөрт төдөө болж байгаа аахгүй хүүхдээ усгаал ажил амьдралаа авч явж байна. Тийм байна. Тэгээд ирсэн бүх зочид гişтэй бүгдд нь баярлж байна. Хол өөрөөс ирсэн маш их гоё байна. За нутаг орноор өвлж сайхан байна. Ялангуяа Хонтоогийн нутгийн өвлжээ бол сайхан нарта за цас багта салхич авар багта сайхан юм өвлөж байна. Бараг л хаврын сайхан өдрүүд шиг ийм сайхан өвлийн сүүл сарын өдрүүдтэй бид нар бас золгож шагналаа гардуулж явж байна. За улсын аварга малчин Эрдэнэцэн зүгдэр Эрдэнэт мал сүргээ төрөл төрөлд нь жигд өсгөж чанар ашиг шимийг дээшлүүлэхэд онцгой анхаарч Ямаага өлгийн улаан тэхээр за хонио баяд үйлдвэрийн хуцаар за адууга Сүхбаатар өгчдийн азаргаар үйлдвэр ухсаагийн сайжруулснаар 2023-аас 2025 онуудад 100% төл хүлээ авч мал сүргээ жил дараалан тогтмол өсгсөн амжилтыг нь үзүүлээд байна.